Өнөр бүгдээр яг хамгийн их олон бас хүмүүсийн амьдрал тохиолддог гомдлол гэдэг зүйлээс бүгдээрээ сурж мэдцгээ гомдлохоос татгал гэдэг нэртэй тавьдах залбирлаас явж байна. Тэгээд хүний амьдрал аливаа нэгэн зүйлсээр хүн ингээд одоо Монгол зүрөөр өөх өгсөн үнтэй өглөө осоод өшөөтэй гэх жишээ нэ. Хүнд ингээд сайн ханж яхад эргүүлээд хариу буруу барьж явах жишээ нэ тэ. Аливаа нэгэн зүйл дээр энийг чи ингэж хүн 10 сайн зүйл болж явах яг нэг зүйлсийг нэрэл яваад тэрхөө одоо тэр гомдлож эн чинь болохгүй тэр чинь болохгүй. Энэ гомдол гэдэг нь тийм сайн зүйл биш. Ер нь бол муу зүйл. Гомдлохоос бид нар татгалзах тийм сонголттой байгаамаа. Бид нар яаж татгалцах вэ гэхээр бид энийг ингээд Бурхны үгийн дагуу хийхэд Филиппо 2:14-өөс 15 дээр хэлэхдээ бүхний гомдол маргаангүйгээр хийцгээе гэж байна. Тэгэхээр бүх зүйл ахгүй. Тэгээ гомдол маргаангүйгээр тэр маргаан хийхгүй маргалдахгүй бас гомдлохгүй гомдлол нь болохоор би ийм байсан болохоор энэ ингэж нэг шалтгааныг хүндрүүлчихдэг байгаа. Бүх юмд хүн болгон буруутай би биш. Багахад намайг аав ээж надад ингэ зааж өгөөгүй, миний ах эгч намайг миний хөгжилд ингэ заагаагүй ингэж заагаагүй гэх зэрэг тэдгээр бүх зүйлс байгаа. Тэгэхээр тэр байдлаасаа чөлөөлөгдөх зүйл ахгүй. Тэр бүхнийг гомдол маргаангүйгээр хийхин тулд бид нар яах вэ гэвэл тэр бүхэл байдлаасаа бүх гомдлоос бид нар чөлөөлөгдөх ёстой. Үүний тулд бид нар яах вэ? Аливаа нэгэн зүйлсээр гомдлохгүй тэр талбараасаа бид бүрэн чөлөөлөгдөх юм. Тэгээд яах вэ? Аливаа нэгэн зүйлсээр ингэж шалтгаан гарч ирэл ямар нэгэн гомдолж байгаа хүн болохоор яг үйлдэл хийдэггүй байгаа. Хоошоо суудаг. Хийхэ болоод ингэ суучдаг. Тэгэхээр гомдлох талбар дээрээ гомдлохгүй хоошоо ингэ суухгүй, гомдлож хоошоо суухгүй харин маргалдахгүйгээр урагшаа хийх юм аа. Тэгээ бүхний гомдол маргаангүйгээр хийцгээсэн. Яасан бэ гэвэл ингэснээр та нар энэхүү гажууд үеийнхний дотор Бурхны гим зэмгүй буруугүй хөөгдөд байж ертөнцийн гэрэл мэт гялцах маа гэж байна. Тэгээ өөрөөр хэлбэл та нар бүх зүйлсийг гомдлолгүйгээр маргалдахгүйгээр хийх юм бол энэхүү гажууд юм уу энэ дэлхий дээр Бурхны гим зэмгүй ба буруугүй хөгдөд байх юм аа гэж. ертөнцийн гэрэл мэт гялалцах юм гэж байна. Альва зүйлсээр сүм чуулган дээр үйлчлэр би ингэж үйлчлж чадна гэсэн гоо. Пастор намайг харсангүй, намайг ингэж үйлчлж чад мэдсэнгөө, эхнэр маань миний юмыг ойлгосонгөө. Бүх зүйлсээр хүмүүс ингэж гомдлоод байгаа болохоор сэтгэл зүйн хувьд чинь эерэг биш, эерэг төрөл рүүгээ биш харин тэр байдлаасаа тэр гараад яг уу зөв зүйлийг эргээр хийх юм чухал юм ба. Гомдлохгүй хийх юм чухал. Яаков 5:9-дэр хэлэхдээ ах トゥ нараа та нар өөрсдөө шүгдэхгүй тул бие биенээс эсрэг бүх гомдол харахтун үүдэн дээр шүүх зогсож байна гэж. Ингээд хүн бие биенийхээ эсрэг гомдлохоор яадаг юм шүүгддэг юм. Тэгэхээр бид нар шүүгдэхгүй тул бити гомдлохгүй. Гомдлохоос татгалцсан альва нэгэн зүйлсээр харахад эн чинь тийм байна, тэр чинь тийм байна. Ингээд гонгнох юм хэцүү болох үе дээр яадаг гэвэл хүмүүс тэр байдлаасаа чөлөөлөгдөх ёстой юм аа. Гомдлохоос татгалзах ёстой юм аа. Тэр байдлаасаа өөрчлөгдөж харин Бурхны дотор бид аливаа зүйлсээр эргийх бол Бурхан юу гэж харж байна. Би гомдлохгүй байхсан гэж байна. Хүн байж байгаа бусаа гомдлох зүйл рүү орчих гээд байдаг. Ингэж чинь тэг чинь би ингэж би хичээгээд ах чи инглиш тэглэж тэгээд. Тэгээд энэ гомдлох зүйл нь ямар ч зүйл авчрахгүй. Ямар сайн зүйл авчрахгүй. Энэ байдал чөлөөлөгдөх юм аа. Тэгээд дагаад замуу залбираа. Эзэн Бурхан минь яруу сүсээ намайг дүүргэж өгөрөө. Олон зүйлсээр эцэг их гэрвэл хүүхдүүд дээр гомдлож байснаа би гимшиж байна. Танд өргөж байна. Бүх гомдлоосоо би татгалзахыг сонгож байна. Би Бурхны гим зэмгүй буруугүй хүүхдэд байхыг сонгож байна. ертөнцийн гэрэл мэт би гомдол маргаан идэггүй хүн байж гялцахыг сонгож байна. Би шүүгдэхгүй тулд би гомдлохгүй байхыг сонгож байна. Надад туслаарай. Бага нөхцөл байдлууд талархлыг харах туслаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.